За энэ сайхан хоттой 47 намар 47 өвөл 47 хаврыг үдэж 47 жил сайхан амьдарч сайхан хамт олон дотор ажиллаж өнгөрүүлсэн. 1979 онд Дахин хотын амгаах ухааны дунд сургуулийн сүүлэгч мэргэжлээр төгссөн. Тэгээд тухайн үед төгсөөд эрүүл хамгаалах яамны томилолт эвлэлт Монголын хувьсгал залуучуудын эвлийн илгээлтээр ингээд 30 удаа ирээд башимчдыг Дахин хотоос очиж аваад тэгээд 7 сарын 1-нд ирээд маргааш нь бид нэр бүгдээрээ ингээд нэг тушаалаар ажилд орсон. Тэгээд миний хувьд одоо тухайн үед ингээд түргэн тусламжийн станд гэж байгуулагдаад тасхны богоончигт түргэний сувлагчээр ажлын гараагаа ихэлсэн. Тэгээд тэнд 10 сарын 1-ээс 7 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл 3 сар ажиллаад тэгээд түргэн хүлээ авах гээд тэр тасаг нөгөө мэдээлэл харилцаа муу дуудлагаа дандаа хүмүүс ирж өгдөг. Энэ гордод намын хорон дээр нэг утастай хороолын хүрэн манай амбулаторт нэг утастай өөр телефон харилцаа байхгүй говьлын хүмүүс бүгдээр ингэ явган хэрэг дуудлага өгдөг байсан. Тийм учраас ингээд говьл руу түргэн хүлээ авахыг эмнэлгийн тийшээгээ ингэж нүүлгсэн. Тэгээд тэнд очсноор говьлынхан бол өөрснөө ижлуудвал тэр үед алсын дуудлага ер нь дуудлагуудад маш их байдаг байсан. Тэгээ 3 эмч, 3 сувлагч, 3 манаач, 5 жолоочтой ингээд түргэн ажилладаг байсан. Тэгээд 10 сарын 1-ээс 1980 оны 5 сарын 1 хүртэл тэр дотрийн тэнд нэгдсэн хүлээ авахд ажиллаж байгаад нис засал төрхийн хүлээ авах гэдэг тусдаа салаад тэгээд нис засал хүлээ авах төрх нис засал хаалганы хүлээ авах төрх тасаг нэг тасаг байсан. Тэгээд тэнд одоо би хүлээ авахын сүүлдэж хийж байгаа тасаг дараа тасгийн ээлжийн сүүлдэж хийгээд тэгээд дараа нь 1980-82 онд энэ Казахстанаас мэргэжлийн хайрул эмчирээд хайрул эмчийг дагаж болт хийж сурч болтыг одоо ариун халдвар хамгааллыг барьж асептик антисептик хэрэгжүүлж гарыг бол ерөөсөө материал багшинд хүрэхгүйгээр болт хийж сурсан. Тэгээд 1984 онд хамт олонныхаа сонголтоор хурлаар орж хагалгааны сувлагчийн мэргэжил дэвшлүүлэх нарийн мэргэжлийн курс эзэмшиж 84 оны 6 сараас эхлээд 2005 он хүртэл үндсэндээ хагалгааны сувлагчийн тушаалаар ажилласан. Тэгээд миний хувьд бол ерөөсөө энэ нис заслын тасагт анх ирж ажилд ороод ажлаасаа гарах хооронд ерөөсөө тушаал солихгүйгээр нэг л тасагт ажилласан. Тэгээд энэ хугацаанд хагалгааны сувлагч хийж явах 92 онд хагалгааны дээшлүүлэх курс хийгээд ирээд хамт олонны сонголтоор ахлах сувлагч хийх болсон. Тэр нь бол нэгдсэн тасгийн ахлах сувлагч байсан. Хагалгаа, сэхэн, гэмтэл, нис заслын 4 нэгдсэн тасаг байсан 4 тасгийн ахлах сувлагчийг 5 жил золбоо тэмцээн хамтаар золбоо тасгийн эрхлэгч ахлах сувлагчээр зүцмээ бага хэмжээр ингээд бид гурав гар нийлж ажиллаж исэн. Тэгээд энэ манай тасгийн гол хөгжлийг бол миний хувьд харахад бол 1974-өөс 1985 нэг 10 жил 85-аас 95 он бол одоо манай хөгжлийн тасгийн энэ шинэ имлэгт ороод шинэ хамт олон бүдээр нарийн мэргэжлийн эмч сувлагч нар маш олон болоод нарийн мэргэжлийн эзэмшээд эд хөгжлийн алтан үе гэж хэлж болно. Алтан үеийн ахмадууд ажиллаж исэн. Алтан үеийн тийм нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж исэн. Сэтгэл зүрх гар нийлж бид нар ажилладаг байсан. Тэр үед ажлыг бол ингээд сар улирал жил 5 жилээр төлөвлөж социалист хөдөлмөрийн төлөө байгуулан ажиллаж тэр төлөвлөгөө нормыг биелүүлэхийн тулд ингээд ажилладаг байсан. Гар нийлж. За тэгээд байгууллагаас зохиож байгаа урлаг спортын бүх салбаруудад манайх амжилттай оролцож социалист уралдаанаар ажилд өгнөж тэгээд ер нь ажлыг бол манай энэ эмнэлгийн хэмжээнд тэр үед нэгдсэн эмнэлэг гэдэг байсан. Нэгдсэн эмнэлэг одоо эмбэсийн онцлогын эмчилгээний тойл хамгийн шилдэг тасаг, хамгийн шилдэг хамт олон, хамгийн ажилч хөдөлмөрчдийн хүмүүс манай тасагт ажиллаж исэн. За тэр үед асрагч нар ингээд 10 дахь төгссөн хүүхдүүд аваад дадлгчуудад ингээд сургадаг. Маш олон хүүхд ангаахын бие сургууль төгссөн байдаг. Манай тасгаас маш олон хүмүүс гадаад дотоодод явж ажилласан байдаг. Одоо ч ажиллаж байгаа. Ер нь тэгээд миний хувьд бол тэгээд анх
хүлээхын сүүлэгч, бицаатлын тасгийн сүүлэгч, боотны сүүлэгч, хагалгааны сүүлэгч, ахлах сүүлэгч. Тэгээд ер нь энэ дөрвөн тасгийн аль ч мейсэн дээр хөрвүүлж ажиллах тийм чадвартай сүүлэгч нарыг би өөрөө ч тэгж ажилладаг байсан, хүмүүст ч тийм шаардлага тавьдаг байсан. Бид нар тэгээд яг манай энэ ажиллаж байсан бүх сүүлэгч нар тариа хийхээс гадна бүх ажлыг хийж чадах чадвартай тийм чадвартай хүмүүс ажиллаж байсан байх бахархдаг. За хамт олонны хувьд бол бид нэр нэгэн нийтийн төлөө гэсэн тийм уриатай ажилладаг байсан. Одоо нэгэн нийтийн төлөө нэг зөвхөн амин хөвөө бичиг хүчин улс их орныхаа төлөө энэ хамт олонныхаа төлөө гэсэн сэтгэлтэй зүтгэлтэй ахмад хүмүүсээс маш их үг сонсдог. Халамжлан хүмүүжүүлдэг төгсч ирсэн эм зөвлөгч нарыг олон жил ажилласан эм зөвлөгч нарт хариуцуулж өгөөд халамжлан хүмүүжүүлж туршлагын цуглуулж ингэж ажилласнараа маш ажлын үр дүнтэй байдаг байсан. Мөн нарийн мэргэжлийг бол жил болгон явж одоо хагалгааны сүүлэгчгээд тэгэхэд манайх ингээд 79 оноос эхлээд 90 он хүртэл 20 сүүлэгч ингээд нарийн мэргэжлийг эзэмсэж энэ хагалгааны хэсэгт ажиллаж ирсэн. Үе үеийн олон ахмадууд байдаг. Бид нар одоо ахмад үедээ орж ин тэгээд дунд үе, залуу үе гэдэг ингээд үргэлжлүүлэн ажиллаж байна. За хамт олонтойгоо хамт олонтой тэгээд манай энэ хагалгаанд чинь хамгийн эхний 74 оны анхны сүүлэгч бол Марусия, дараагийнх нь одоо энэ Наташа, Оюун Бэлэг, тэгээд Амгалан, Эрдэнэ, миний бие, Баярхүү, Баваажав, Дэлгэр гэдэг ийм ахмад сүүлэгч нар ажиллаж байсан. Тэгээд эднэрийгээ бол дурсан санахад таатай байна. Маш мундаг хүмүүс байсан. Туршлагатай, мэдлэгтэй, чадвартай тийм хүмүүстэй хамт ажиллаж байсан. Тасаг хамт олнороо маш их бахархдаг. Одоо 50 жилээ болж байгаа учраас энэ үеийн ахмадууд, дунд үеийнхэн, одоо энэ залуу үеийнхэн бүгдэнд нь 50 жилийн нэмжлэгээ дэвшүүлж ажлын амжилт хүсье.